Зохиолч Үүргийн туяа. Төгсгөл 7 дугаар хэсэг. 50 бүгдийг эхнээс нь царай руу тулан харахад тэд бүгд түүнээс айж байгаа нь туяад харагдана. Та нар хардаа энэ эгч чинь хөөрхөн байгаа биз? Бас та нарт анхаарал халамж тавиад сайхан сэтгэл гаргаад л тэр бүртэн та нар догдлож надад сайн болов уу? Энэ эгчигээ тийм сайн хүн гэж бодож байна уу? Үгүй штэ. Та нар түүнийг мэдэхгүй байна. Өөртөө дасгаж хүнд сэтгэл төрүүлж дурлуулчаад дараа нь түүнийг юуч биш юм шиг хайдаг хүн байгаа юм. Юу? Та одоо юу гээд байгаа юм бэ? Хэн сураггүй алга болж буцаад ирэхдээ найз охинтой болцоход ирсэн билээ дээ. Тэгснээ намайг муу хүн болгож ярьдаг байх нэ. Та ичээж хүний сэтгэлийг юуч биш юм шиг уландаа гიშгэж өөрийнхөө араас огтуд гүйлгдэг. Гээд бүгд танд төрүүлж сэтгэлээ илчилж төрүүлж танаас үерхэж гэж гуйн гэж боддог болоод л та тийм зүйл хийсэн. Хүн сэтгэл зүрхээ дагаж шийдвэр гаргадаг юм. Одоо над тэнэглэлээ боль. Та эднэрт өөрийгөө ямар тэнэг хүн болохоо харуулад байна. Та сая байранд орох гэж янз бүрийн ам өчиг их өгсөн гэсэн байхаа. 50 эрхмээр толгой дохин гарч явлаа. Өнөө хөвгүүдч бас гарах гэхэд та нар эндээ унтаа. Одоо буцаад орвол та нарын араас ахад л орно. Шүнжин унтахгүй болно шүү гэж хэлээд орондоо орон унтлаа. Бүгд 2-3-ороо орон дээр хуваагдан унтцгаана. Маргааш нь бүгд буцан байр руугаа явлаа. Дахин 50 туяа 2 бие биетэйгээ юм дуугарсангүй. Үүний дараахан түүний найз охин болрооч мөн байрандаа орж ирлээ. Ингээд бүрэл тэдний харилцаа холбоо холдсон юм. Түүнд сэтгэлээ ичлэх хүмүүс цөөнгүй л байлаа. Мөн түүн рүү байнга л мессеж бичиж залгаж ярьдаг хүн бол Алтанбаяр гэх 10 жилийн дээд ангийнх нь хөв хүн байлаа. Түүнийг амьд тэрхийг нь мэдчихэд л түүнийг уулзъя, гэрийн чинь гадаа байна гэж ярина. Бас хотод байрных нь гадаа очин дахин түүнийг дуудана. Энэ мэд явсаар хавар 3 сард эмэгтэйчүүдийн баяраар түүнийг нутагтаа очихт нь түүний найзууд туяаг дагуулan нэгэн газар давжрахад хав харанхуй газар байх бөгөөд жижигхэн лааны гэрэл бүрэлзэн асаж байгаа л харагдлаа. Тэр ассан гэрэл дээр очиход захиа өмнө нь байх бөгөөд нүдэ ань гиснээс өөр зүйл байсангүй. Гайхан нүдэ анихад гэрэл асаж байгаа нь мэдрэгдлээ. Нүдэнийн харахад Алтанбаяр томоос том бамбууш болон бөгжтэй хайрцаг барин өмнө нь сөхрөн суухаж. Надтай үерхэж гэж хэлэхдээ зэрэгцэн энд тэндээ сарнаа барьсан хүмүүс гарч ирэн туяад ээлжлэн өгч зөвшөөр гэж хэлнэ. Түүний сэтгэл үнэхээр их догдлож байлаа. Хэдийг түүний гих сэтгэл хайр байхгүй ч гэсэн харин өөрийг нь гэж байгаа ийм их сэтгэлтэй хүнийг яаж түлхэх вүлээ дээ гэд толгой дохин зөвшөөрлөө. Энэ өдрөөс эхлэн тэд үерхэж туяад урд өмнө нь хизээч мэдэрч байгаагүй тийм сайхан зүйлийг араараас нь мэдрүүлж хүнээр хайрлуулах ямар сайхан байдаг гэдгийг тэр цаг минут тутамд харуулж байлаа. Хорвоогийн хамгийн жаргалтай эмэгтэй болчихсон мэт санагдана. Гэхдээ энэ зүйл удаан үргэлжилсэнгүй. Алтанбаяр сургуулиасаа жилийн чөлөө авчихсан байхад нь түүнд цэргийн зарлан ирж тэр яах аргагүй цэрэгт явахаар боллоо. Өдөр хоног бүрийг нандагнан хамт уулзах гэж хэрэн дэлхийж байна. Гэхдээ туяа хичээлдээ бас дүн гарах, бие даалтууд гээд тун завгүй учир түүнтэй уулзах хугацаа багасхад Алтанбаяр түүн рүү уурлаж байлаа. Би хэдхэн хоногийн дараа цэрэгт явлаа. Чи харин надаас зугтаагаад байх юм. Чи энэ байдлаараа намайг хүлээж чадахгүй юм шиг байна. Үгүй, би яг завгүй тараад байна шүү дээ. Чи ойлголтоо тийх үү? Тэгвэл надад хайртайгаа батлаж надад унт гэсэн мессеж ирлээ. Энэ нь хүнтэй унтаж үзээгүй үерхлийг зөвхөн хөдлөлцөн алхаж явдгаар л төсөөлж байсан түнд үнэхээр таагүй бас муухай санагдаж байлаа. Чиний наад өгч нь надад таалагдахгүй байна. Чи ийм байхгүй юу? Зүгээрээ хоёулаа салъя. Би дандаа чиний араас хөөцөлдөж чамаас сэтгэл гордох надад хэцүү байна.
Чамаас алжгаад явах юм бол илүү сэтгэл амар юм шиг байна гэсэн мессеж ирлээ. Энэ нь түүнээс ирсэн сүүлийн мессеж байлаа. Туяа хэдий дахин залгаж уучлалгүй мессеж бичсэн ч тэр хариу өгсөнгүй. Хэд хоногийн дараа түүнийг зэрэгт явсныг ахаас нь мэдлээ. Түүнд эр хүнээр хайрлуулах ямар байдгийг хамгийн анх мэдрүүлсэн хүн учир түүнд баг зэрэг дассан байв. Сургууль нь амарч дадлагтай хугацаагаа хүлээх зураа гэртээ ирэн амарч байлаа. Алтан баярын ахаас нэгэн өдөр чат ирсэн нь "Сайн байна уу? Миний дөө удахгүй 6 сарын 12-ны өдөр Тангаргийн баяртай юм. Миний дуучих уу? Ээж бид хоёр явна." Сайн байна уу? Аха, хаана нэлээ? Дорноговь аймаг Хелен зэргийн анги. Өө тийм хол юм бол би чадахгүй хаа. 13-нд би Багнуурын уурхаа руу дадлагт явах гэж байгаа юм. Та миний мэндийг дамжуулаарай гэсэн чат үлдээгээд ахин түүний чатанд хариулсангүй. Оройд чата үзэхэд "Та хоёр муудалцаа юу? Дүү минь чамд үнэхээр их хайртай шүү. Аль 6 настай байхад чамтай тоглож эхэлснээс хойш л чиний тухай ярьсаар өдий хүрсэн. Өөр нэг ч охин надад ярьж үзээгүй шүү. Чамд буруу зүйл хийсэн бол тэрний чин сэтгэл биш шүү" гэсэн чат байлаа. Яагаад ч юм энэ чат түүнийг үнэхээр их шархлуулж байлаа. Нэг л мэдхэд тэр уйлж байсан юм. Үнэхээр дадлагын хугацаа давхцчихсан учраас яаж чадалгүй дадлагтаа л явлаа. Зуны улирал дуусаж намар. Тэр энэ жил 3 дугаар курсэд орсон юм. Гэхдээ оюутны байранд биш, үеэлэгчийнхээ гэрт амьдрахаар боллоо. Үеэлэгч нь нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд мөн л хажуу өрөөнд байдаг байсан юм. Гэхдээ тэр айлын анх ганц бий. Эр хүн учир ганцаараа нэг өрөөнд байдаг бөгөөд тэд нарыг галтгоон болон том өрөөг нь хэрэглэж болохыг зөвшөөрдөг байлаа. Мөн өнөөх ах нь барагтай бол гэртээ байдаггүй гадаа дотоод гэдэл явчихдаг байв. Намрын налгар өдрүүд үргэлжилсээр энэ удаа сургууль нь жоохон зайтай тул өглөө эрт гараад оройдол ордог байлаа. Түүн рүү нэгэн өдөр танихгүй дугаараас дуудлага ирсэн нь Алтан баяр байв. 7 дугаар хэсэг төгсөв. Төгсгөл 8 дугаар хэсэг. Чимэн маш сайхан амьдарч байсан мэдтэй. Хээжэл нам сайн уу? Тийм ээ. Би сайн байгаа. Харин чи сайн уу? Зэрэгтэй хэцүү гэсэн, хал зэргүүд нь дээрлэхэд доддог гэсэн гайгүй юу? Тийм ээ, гайгүй. Би нэг зэргийгээ утсыг гуйгаад ярьж байна. Хамаагүй их ярьж болохгүй. Зүгээр чиний хоолойг сонсох гээд. За би таслаа шүү. Би чамд маш их хайртай. Сүүлд гомдоос нь дуучлаарай гэж аяархан шивнсээр утсан тасарлаа. Богинохон ч гэсэн түүний дуудлага Туяагийн сэтгэлд багч гэсэн хүрсэн юм. Шинэхэн хосуудтай хамт байх, тэгээд өөрсдийнх нь биш түрээсийн байранд тус нэмэр болсон зүйлгүй толгой хорогдон амьдрах Туяад маш их хэцүү байлаа. Сургуулиас нь ч хол учир ихэнхдээ их орой очино. Ингэж явсаар 10 сарын сүүл болоход Туяагийн ангийнхан найз охин 2 найзтайгаа сургуультай ойрхон байр түрээслэж байгаа гэв. Мөн өөрийг эхний семестр дуустал хамт амьдарч болно гэхэд Туяа баярлан хүлээн авч шуудхан л хамаг юм аван эгчийнхээсээ нүүлээ. Шинэхэн 2 найзтай танилцсан охидууд санаа бодол нээлж ихэд дотносов. Түүний ангийнхан охиныг Дэги гэх бөгөөд Баян Хонгор аймгийн 3 булаг сумынх. Харин нөгөө хоёр нь Хонгороо Дулмаа. Энэ хоёр түүнтэй нэг сум бөгөөд Хонгороо Дэги хоёр нэг анги. Харин Дулмаа тэдний доод ангийнх нь охин байв. Хонгороо Дулмаа нар үеэлүүд бөгөөд илүү дотно. Нэг өдөр Хонгороогийн багын найз гэх охин тэдний дэрлээ. Дээд ангид нь сурч байсан үеэл гэх юм. Тамирын сургуульд сурдаг энэ жил төгсөх курс. Урлагийн үзлэгтээ бөгөөд бүжиг заах хүн байдаггүй. Багшлах мөнгийг нь өгвөл бүжиг заагаад өгөх хүн олдохгүй л байх та. Туяаж 10 жил оюутныхаа байранд хүртэл бүжиглэж байсан учраас
нэг бүжиг заах амархан санагдаж байлаа. Би чадах болов уг нь тийм сайн бүжгэлдэггүй л дээ. Гэхдээ яах вэ? Миний бүжиглэх ур чадварыг шалгах гэж байгаа ш. Надад нэг гоё бүжиг байна. Би заагаад өгөх үү? Хүүе, юу сайн бэ тэгэж тих үү? Чи маргааш хичээл чинь эдэс тарах юм бэ? 14 цаг 40 минутаас тарна. Тэгвэл чи тараад шууд очооч тих үү? Яна, тэгэд намайг ийм байж чи бүжиг заалаа гэд танаа ангийнхан чинь доглох үе дээ. Тэгэхгүй, харин ч ийм хөөрхөн үйдингийн ойхон бүжиг заана гэхээр бүүн баяр болно штэ. Чиж бүүн харжууд дунд очноо. Яна, гинэт айгаад унах чинь. За. Хэрвээ ийм тийм гээд байвал болчихъя. Харин чи хажуунаас дэмжиж өгөөрэй. Тэгний асуудалгүй. За. Ингээд багшийн далгасан үүрэгт ажлыг амжилттай дуусгалаа. Ингээд тэр шөндөө тэр тав огтын яриа эрен шөнийг өнгөрөөлөө. Маргааш нь хичээл тараад тийш явна гэхээс сэтгэл нь догдлон байлаа. Доогийн гих өнөөхөө охиноор сургуулийг нь заалгаад л үүднээсээ тосуулан заал руу норлоо. Ангийнх нь хүүхдүүд тараагүй шинэ багшаагаа хүлээж байна гэд бүгд зогсож байлаа. Туяаж хувцаа тайлан гар хазраа дулаацуулж зогсох зур тэр ангийн бүх хэрчүүд түүн рүү харц унгана. Харин охтууд нь шивнэлдэн ярина. Ангийнх нь багш гарч ирэн түүнтэй уулзлаа. За манай анги жил болгон 2-т ордог юм. Энэ жил төгсөх анги юм байна. 1-р оринд орчмаар байна. Миний дүү нэг бүжиг гэлтгүй бүх зүйл дээр нь анхаарал өгөөрэй. За би хичээе гэж эжингүрэн хэллээ. Тэгвэл миний дүү одоо зааварчил. Эднэрийг үеийнхээ хүмүүс биш шав нараа байна л гэж бод. Туяа нэг гүнзгий амьсгаа аваад за бүгдээрээ жагсаарай гэхэд өмцөм хүмүүс босож ирлээ. Багш нь араас нь хүч нэмэн чанга дуугаран босоод нэг игнэн жагс гэхэд бүгд босож ирэн өмнө нь яраатал жагсна. Сайн байцгаана уу? Намайг Туяа гэдэг. Би өнөөдрөөс та бүхэнд бүжиг заах болно. Мөн баг саг зөвлөлд нь дэм болоод явах юм аа. Та бүхэн дэмжиж маш сайн хамтарч ажиллаарай. Нэг залуу чамд найз залуу бий юу? Байхгүй гэвэл бэд нарыг бол чиний удирдлагын дор байлгаж чадна. Би ангийн дарга нь байхгүй юу? Үннийг хэлэхэд надад байхгүй. Тэгвэл надад туслаарай гэж түүн рүү инээмсэглээд урд нь хамтлаг бүжигт орж байсан эрэгтэй эмэгтэй хүүхдүүд нааша гараад ир. Надад дор хаяж 3 хос эрэгтэй байна. Хинч гарч ирсэнгүй. Бээг гараач ээ. Энэ хараа бээг манай ангийн ганц бүжигчин охин доо гэж өнөөх ангийн дарга түүнийг түлхэн гаргалаа. За би чамд хэлээд өгье. Инг чимэг дооги бэги охтууд нь хөвгүүдээс лавгоод наранхүү ган төмөр энэ 3 залуу. Ингээд л болоодоо ер нь тэгэхээр бусд нь явчих уу? Ингээд тэд үлдэн бусд нь явлаа. Туяа тэдэнд бүжигээ эхнээс нь дуустал бүжиглэн үзүүллээ. Бүгд дуусмагц алга ташин түүнд баяр хүргэнэ. Дооги. Чи шинжлэх ухаан технологийн их сургуулиас биш, соёл ухирлагын их сургуульд орох байсан юм биш үү? Лаг бүжиглэх юм аа. Анх орж ирсэн цагаас нь хойш нэг залуу түүний нүдэнд бусдаас илүү их тусна. Түүний нэр ган төмөр гэх бөгөөд ганаа гэж дуудана. Цэвэрхэн хувцлаж, үсэндээ лагт дурхан нямбалж зассан байлаа. Ягаад ч юм цаанаа нэг л хэнцэр харагдана. Үе түүн рүү харахад тэрч бас өөрлөө харцаа чиглүүлж байдаг байлаа. Гэхдээ аргагүй үсттэй. Туяа бүжиг зааж байгаа учраас туяараа харах нь ойлгомжтой. Эхний өдөр маш амжилттай дууслаа. Орой болчихсон тул ган төмөр, лавгод болон доогийн наранхүү дөрөв туяа хүргэж өгөхөөр байрлал нь явлаа. Автобус зогсчихсон оюутнуудад таксины мөнгө байхгүй тул бүгд модны 2-оос тэнгис хүртэл элдвээ хуучлан алхлаа. 8 дугаар хэсэг төгсөв. Төгсгөл 9 дугаар хэсэг.
Өвөл цас орчихсон байсан тул гадаа тэд бие рүүгээ цас шидлэн хөөрөлдөн хөөцөлдөж гүйцэхэн. Туяа нэг өрөөсөн бэлигээ гээчихсэн байсан тул түүний гар хүүх хүйтэн болж улаа бударсан байв. Ган төмөр гих залуу түүн дээр хамгийн түрүүнд гүйжэрэн гарч нь хөллөө. Ийм байж цасаар тоглоод л гэж хэлэн өөрийнхөө бэлийг тайлаад гарыг нь атхан амдаа ойртуулан зөөлөн үлээв. Халуун амьсгаа түүний гарт зөөлөн мэдрэгдэх нь ихэд таатай. Харин түүнийг харж зогссон нөгөө хэд "Аай, та хоёр яг л хосууч байна шүү. Үү" гэж хашгиралтна. Ган төмөр түүнд өөрийнхөө хоёр бэлийг өмсгөөд "Чиний энэ ганц бэлийг би авчихъя. Харин чи миний хоёр бэлийг заавал буцааж өгөөрэй." Тэр инээмсэглэн алхаж нөгөө хэдтэйгээ зэрэгцлээ. Туяагийн сэтгэл ихэд догдолсон нь мэдээж. Яг л нэг хайрын романтик кинонд тоглосон мэт дүр зураг болж өнгөрлөө. Ингээд туяаг гэрийн гадна нь хүргэж өгөв. Бүгд түүнтэй салах ёсгийн явцгаалаа. Туяач догдлол дүүрэн гэртээ оров. Түүний царай өмнөхөөсөө жилүү гэрэлтэж инээмсэглэл түүний нүрнээс арилсангүй. "Чи чинь юу болоод инээд алдаад байгаа юм бэ?" "Би дурлцчих боллоо." Үгүй элвэ дээ гэж гурван найз нь гурвуулаа уулга алдан түүн дээр ирлээ. "Хинд вэ? Ямар залуу юм? Халив юу болсон тухайгаа ярил та" гэхэд туяа бүгдийг нь тэдэнд ярив. Шөнөжин тэдний нойрыг хулжаан байж түүний талаар ярина. Тэр шөнө туяагийн бараг л нойр хүрсэнгүй. Маргааш нь болж тэр хичээлдээ яваад л сүүлийн цагаа тасдан байж тамирын сургууль руу явлаа. Хоёр дахь өдрийн бүжиг давталд маш сайхан болж өнгөрлөө. Гэхдээ энэ өдөр түүний ангийнхан ангидаа хонох байсан юм. Учир нь гэвэл маргааш өглөөн нь маш эрт шалгалттай бөгөөд тэд урлагийн үзлэггээд маш оройтсон тул зааландаа хонох шийдвэр гаргасан юм. Энэ нь ч туяад бас сонирхолтой санагдаж тэдэнтэй хамт хонмоор санагдаж байв. Тэр тухайгаа доогид зөөлөн шивнэн хэлэхэд "Болно. Найз тэгээчтэй" гэхэд "Би өөрөө хамт хоног гэхээр эвгүй байна. Чи хамт хонооч гээд надаас ангийнхныгаа дэргэд асуучч болох уу?" "Болно найз" гэж тохиролцлоо. Туяаж гадуур хувцас өмсөн "За би ч явъя да" гэхэд доогоогоо сүртэн ган төмөр болон ангийн дарга хоёр нь "Чи энд бидэнтэй хамт хончгож болохгүй юу? Бөөндөө хөгжилтэй юм ярьж тоглоом тоглоод хонийдэх үү? Чи маргааш хэдээс хичээлтэй юм?" "Би юу? Би маргааш өглөө 9 цаг 20 минутаас хичээлтэй л дээ" гээд доогоороо харахад тэр нүдээ ирмэнэ. Ингээд л туяа тэдэнтэй хамт хонохоор болов. Хамт хөгжилтөн бүжиглэж, дуулж, сүүлд нь бие биенээс асуулт асуун тоглолоо. Асуултанд хариулах эсвэл тэнд байгаа эсрэг хүйстний 10 секунд үнсэх гэсэн сонголттой байв. Нэг нэгнээсээ асуулт асуусаар лавг од туяагаас асуулт асуухаар болов. "Чамд манай ангиас таалагдж байгаа залуу байна уу?" гэхэд тэр маш их тулгамдж байсан ч гаднаа инээмсэглэн "Байхгүй. Ийм богино хугацаанд хүн таалагдж болно гэж үү? Эрэгтэй хүн анхны гарцаар л дурладаг шүү дээ. Ядаж бид нараас хамгийн гайгүй гэж бодож харагдаж байгаа нь хэн байна?" Туяа дахин тулгамдж тэднийг тойруулан харахад ган төмөр түүн рүү нухацтайхан харцаар харж байлаа. Түүний энэ харцнаас дайжиж доош харан хэсэг суугаад "Намайг ойлгоорой. Үнэхээр энэ дунд миний сонирхдаг төрлийн залуу алга. Тиймээс би тэр энэ гэж хэлж чадахгүй нь." "Өө, урамгүй юм бэ" гэж бүгд уулгаалдана. Ангийн дарга гэх биерхүү залуу "Манай ангид энэ охины таалалд нийцэх залуу алга гэхээр манайхан ч царай зүс таарахын болж таарж байна да" гэж ёжлно. Туяагийн ээлж ирж хэн нэгнээс асуулт асуух болов. "За байз. Хинээс асуух вэ? За. Ган төмрөөс асууя. Чамд одоогоор таалагдж байгаа охин байгаа юу? Эсвэл сайн охин?" гэхэд эргэлзэлгүйгээр "Үгүй байхгүй" гэж хариулв.
Энэ хариулт түүний сонсохыг хүссэн хариулт мэдээж биш байлаа. Сэтгэл дундуурхан за дараагийн хүн асуугаарай гэж хэлнэ. Ингээд тэд унтахаар болж матрас засан хэвтцгээв. Дооги туяа хоёр угаалгын өрөө орохоор болж хамтдаа явлаа. Чи зүгээр үү? Нэг л сонирн болчихсон байх чинь. Зүгээрээ. Энэ ган төмөр хэр залуу вэ? Ганаа юу? Байдгал залуу штт. Яасан? Үерхэл огтын тал дээр хэрвээ. Яасан? Чам таалагдаад байгаа мó? Хөөх. Чи тэгэхээр саяны асуултанд туяа сандран амыг андарч чимээгүй хүн сонслоо. Зүгээр л асууж байна штэ. Ойлголоо. Яахав дажгүй л дээ. Тэр чинээгээр огтудтай их нэр холбогддог. Гэхдээ яг баттай үрхэж байсан нь тун цөөхөн. Тэгээд л энэ ч охинд дурлжглаа, тэр охинд ч дурлжглаа гэдэл явж идэг штэ. Тийм байх нэ. Тэгвэлч чамд таалагдаад байгаа юм штэ. Гэхдээ яадгийм үзээ талтахгүй юу? Чи өөртөө гүн дурлуулж чадах чинь билүү? Хэн мэдлээ? Гэсээр огтын яриа дууслаа. Ингээд маргааш нь бүгд маш эрт босож туяаж хичээл рүүгээ явав. Эрт гарсан тул цагаас эрт сургууль дээрээ ирэв. Урд оройны бүх зүйл түүний толгойд эргэлдэнэ. Тэр өдөр ч мөн адил бас л эрт тарж яаран сургууль руу явна. 3 дахь өдөр тэд урд өдөр нь сургууль дээрээ хонсон тул ядарч байсан учраас эрт бэлтгэлээ дуслаа. Харин доогийн нэг караокены эрх байгаа гэх сургаар бүгд караоке орохоор болов. 9 дугаар хэсэг төгсөв. Төгсгөл 10 дугаар хэсэг. Энэ үдэш гадаа зөөлөн цас бударсан сайхан орой байв. Ширхэглэн будрах цасан ширхгийг туяа хилээ гарган тосгод түүнийг харсан гандамбар түүн дээр дөхөн ирээд чи яг л хүүхчиг юм аа гэд нүүрлүүнд цас шидэж орхив. Яаж яана чи гэд түүний араас элдэн хөөн. Тэднийг харсан ангийнх нь хүүхдүүд манай хоёр хоорондоо нийлчих юм бол их сайхан хоцод гарах нэ гэж шоолон зогсоно. Туяа арай гэж гандамрыг гүйцэн газраас цас атхан шидэх гэтэл түүний улааж бударсан царайг хараад хөшиж орхилоо. Түүний цүнхнээс татсан чихтэй түүний царай руу харан зогсох гандамрч бас түүнээс харцаа салгаж чадсангүй. Хөөш хоёроо одоо болно явцгаая. Цаг оройтлоо. Армантгалгаа дараа болоо гэж тэдэн дээр лавг од наранхуу хоёр ирлээ. Тэд сая л бие биенээсээ харцаа салган за гэж сандчин алхаага хурдсхан алхлаа. Ингээд л эрх өстэй газраа ирэн цагийг хөгжилд өнгөрөөлөө. Үе үехэн бие биетэйгээ харц сэмхэн тулах тэд ичингүүрэн сууцгаана. Туяагийн дуулах ээлж болоход бүгд л үү гэж алга ташцгаана. Нартай бас бороотой, солонготой бас болзоотой гэж дуугаа эхлэхэд бүгд л уулга алдна. Үнэхээр л ялдан минхри бас маш уянгалаг дуулж байлаа. Цагч дуусаж тэд гэр-гэрийн зүг салцгаалаа. Энэ удаа лавг од наранхуу дооги ган төмөр туяа энэ тав мөн л нэг зүгт хамтдаа алхацгаана. Үеийн залуус элдвийг ярилцсан хөгжүүлдэн алхацгаа хэдий ч ган төмөр туяа хоёр хоорондоо бараг дуугарсангүй. Ягаад ч юм нэг нэгнээсээ үнэхээр ичээдж байх шиг. Яг л нэг жоохон хүүхэд мэт. Гэхдээ эднэр чинь 20-21-тэй залуус шүү дээ. Туяагийн байрны гадаа ирэн тэд салцгаах гэхэд өнөөдөр хонгороо тэр хоёр хоёулахнаа хонно гэдгийг тэр мэдэж байв. Иймээс нэг санаад түүнд орж ирсэн нь та гурав орж манай найзтай танилцаач их хөөрхөн охин байгаа. Та гуруулаа найз охингүй үсттэй гэд хэлчихв. Оо яах юм бэ? Эртхэн харж амрыг гэж наранхүү хэлснээр тэд явцгаав. Ингээд түүнтэйгээ салмааргүй ахин хамтдаа баймаар байсан тэр сэтгэл үгүй болов. Туяаж орж хонгороод бүх зүйлийг ярина.
Маргааш нөгөөдөр гэсэн өдрүүд араараасаа үргэлжилсээр. Бэби эргөө тэмүүлэх сэтгэл нь улам бүр игсэж байсан ч тэд энэ сэтгэлээ хэн хэндээ хэлэхгүй явсаар урлагийн үзлэг нь эхэллээ. Хагас өдөр болж байгаа тул туяа өглөө эртлэн босож энд ирсэн юм. Тэдний анги 1-р байранд орлоо. Бүгд л баяраа тэмдэглэж мөн төгсөх курс сүүлийн сургуулийн үзлэг гээд залуус цэнгэлдэхээр үлдэв. Ресторанд орж дараа нь караоке, бүр дараа нь бүгд буудалд орцгох болов. Энэ бүгдэд туяа хамт байсаар л. Ангийн хүүгүүд бүгд л туяа манайх, туяагийн хүчээр гэж түүнд талархсан сэтгэлээ илэрхийлнэ. Гэхдээ энэ нь ангийн хэсэг бүлэг охтод ихэд тааламжгүй санагдаж одоо яг ангийнх нараа л байдгийг үү гэж хүртэл хэлээд амжив. Туяаж энэ бүгдийг гадарлаж одоо би явъя да гэхэд түүнийг хорж цагдан огт явуулсангүй. Ингээд л үдэш орой болж наргиж цэнгэж хансан хэдэн эхнээсээ тацран унтна. Туяаж доогийг бараад нь сууна. Ганаа харин түүнийг алсаас ажин суулаа. Ингээд хамгийн сүүлд наранхүү дооги туяа ган төмөр дөрв үлдэн ярилцсан. Наранхүү туяаг тэврээд миний найз ёстой мундаг охин. Хичээл сурлагдааж мундаг. Авьяастай хөөрхөн, ааш сайтай. Ийм охтуудад ямар ч эр хүн дурлана. Тиймээс маш сайхан хаартай уулзраарай. Манай ангийн хүүгүүдээс нэгийг нь сонгвол маш их баярлана шүү гэв. Туяа ган төмөрлөө инээмсэглэн харвал тэр өөдөөс нь нүдэ ирмэн. Дооги туяа хоёр нэг орон дээр хамт дамтлаа. Түүнийг унтаж байх үед хэн нэгэн түүний үсийг элэх шиг болов. Яар нүдэ нэвэл би байна. Чамаас сэрэж гисэн үү? Чи юу хийж байгаа юм бэ? Зүгээр л чамаа харах гээд санаанд гүйсэнд ч өөрчлөлээ. Туяаж эргэн тойрноо харвал цонхны гэрэлд эсрэг орнуудад 2-3-аараа хурхиралдан унтах хүмүүс. Тэд бүгдээр унтаж байгаа. Би бүгдийг нь унтахыг хүлээж байсан юм чинь. Яагаад? Би чамтай хамт байх хамгийн сүүлийн өдөр юм шиг санагдаад. Ямар нэгэн алхам төрүүлж хийх хэрэгтэй юм болов уу гэж бодоод л. Туяа үндийн шуудал түүнийг үнслээ. Урд өмнө нь хизээч эр хүнийг төрүүлж үнсэж үзээгүй байсан ч тэр энэ зүйлийг хийсэн юм. Ган төмөрч түүний уруулыг шунан үнснэ. Хэсэг хугацааны дараа туяа уруулаа түүнээс салгалаа. Би юу ч ойлгохгүй байна. Юуг ойлгохгүй байна гэж. Чи надад хайртай гэсэн үг үү? Би хэн нэгэн сэрэгш болов. Хажуу орноос нэгэн залуу болсон ирлээ. Ган төмөрч Сэмэрхийн явсаар нөгөө талын орон дээр хэвдэв. Харин туяа нүдэ анан саяхан болсон богино хугацааны үйл явдлуудын талаар сэтгэл догдлон бодно. Ингээд л эхнээсээ сэрж нэмж ууцгааж байв. Дахин тэдэнд ярилцах боломж олдохгүй байсаар өдөр болж тэд салцгаалаа. Байран дээрээд бүх зүйлсээ охтуудад хэлнэ. Харин түүний санаа бодлоос ган төмөр гарсангүй. Хэд хоногийн дараа байр түрээслэх хугацаа дуусаж байгаа мөн сургууль амрах төгөж байгаа тул тэд байрнаасаа гарахаар болж байв. Хонгороо доогитой хамт гэрт нь эгчтэй нь зүүн салаад амьдрах болсон. Харин дулмаа сургууль нь амарчсан гэрлүүгээ явах болж дээгийн нэгэн найзынх руугаа явж харин туяа Төв аймаг руу гэртээ харахаар болсон юм. Хичээлүүд дуусаж зөвхөн шалгалтаа л үлдсэн тул шалгалттай өдрөө гэрээсээ явдаг боллоо. 10 дугаар хэсэг төгсөв. Төгсгөл 11 дугаар хэсэг. Туяа цаг үргэлж ган төмрийг сэтгэл зүрхэндээ үргэлж бодно. Даанч түн рүү төрүүлж залгана гэхээс санаа зовоод залгаж чадахгүй л байв. Хэдий түүний дугаарыг мэдэж байгаач залгах гэснээ л болно. Нэг өдөр зориг гарган түүн рүү мессеж бичгээр боллоо. Сайн байна уу? Туяа байна. Танай ангийн даргаачин дугаар хэдүүлээ. Би яаралтай ярих чухал хэрэг гараад доогоогоос асуух гэсэн
утас нь холбогддгүй гэд бичиж орхив. Төдөлгүй түүнээс хариу ирлээ. Сайн уу? Ямар сонин хүн бэ? Миний дугаарыг яаж мэдсэн юм? Энэ дугаар нь гэд дугаар явуулав. Баярлалаа. Харин танаа ангийнхан дээр надад манай Ганагийн дугаар гэд бичиж өгч байсан юм. Тийм байх нэ. Би чам руу ярмаар байсан ч дугаарыг ч мэддэггүй. Доогоогоос асуухаар хэлж өгдөггүй. Энэ өдрөөс л тэдний чат эхэлсэн юм. Өдөр хоног өнгөрсөөр ойр зүрийн мессеж бичгээс хэтэрсэнгүй. Нэг өдөр туяа шалгалттай бас дээд ангийнхан нь шинэ жил зохион байгуулж байгаа гэд туяа түүнд туслаад оройтчихсан тул унаа зогсож түүнд хонох газар олдсонгүй. Энэ тухайга Ганаатай мессежж байхдаа хэлтэл чи манад хончих юм уу? Би ахтайгаа хоёулах нь амьдардаг. Чи голохгүй гэвэл бид хоёр нийтийн байранд байдаг л да. Би яаж хоёр эр хүнтэй хамт хонох вүлээ дээ? Чадахгүй хаа. Чи тэгээд хаана хонох гэж бид хоёр чамайг бариад идчихнэ гэж үү? Юу гэж дээ? Сайхан сэтгэл гаргаж байхад. За. Чи өөрөө л мэд. Тэглээгээд одоо хаана хонох гэж. Харин ядаж байхад даарад байна. Гадаа амар хүйтэн бас хаачгаа мэдэхгүй л байна. Тэгээд хүрээд ирээчтэй. Би чамайг очиод авъя гэхэд аргагүй туяа зөвшөөрлөө. Ганаа жудалгүй түүн дээр ирж түүнийг аван гэрийн зүг явв. Автобусанд сууж кино үлдвэрийн буудлын дээр буугаад урагш гэр хорооллын зүг алхлаа. Цас будраад л үнэхээр сайхан үдэш. Түүнтэй алхна гэдэг үгээр хэлхийн аргагүй сайхан зүйл байлаа. Ганаа түүн рүү байн хараад л чи яагаад над руу байн хараад байгаа юм? Чи миний дэргэд ингээд надтай хамт алхаж байна гэхээр итгэж өгөхгүй маа. Гэхэд туяа ичүнгэрэн ороолтныхоо цаагуур шигдэнэ. Удаан алхсны эцэст тэдний дэрлээ. Гэрт нь ороход эрэгтэй хүмүүс амьдардаг гэхэд үнэхээр цэвэрхэн жижигхэн өрөө байлаа. Ах чинь байхгүй байгаа мó? Алив, гадуур хувцас ийш өөлөгчих. Дулаахан байна уу? Ах маань ажилтай байгаа. Ингэсгээд л ирэх бах. Тийм үү? Би санаа зовоод байна. Энэ охин ч яасан айхтар охин бэ гэд бодчих юм бол яана? Юу гэж дээ? Тийм зүйл бодохгүй. Би ахтаа маш сайн ойлгуулж тайлбарласан байгаа. Ганаа түүнд гараа гарган цөөвин хийж өглөө. Удалгүй ах нь ирж туяа ахтай танилцсан. Ах нь ч ихэд найрсаг бас түүнд ихэд сайн хандхаж. Манай дүү анх удаал охин авчирч байна гэхэд Ганаа ичүнгэрэн ингээд л тэд унтахаар болж ах нь Ганаа туяа гэсэн дарааллаар унтлаа. Шөнө Ганаа унтаж байна уу? Манайх амар хүрхэж байгаа биз? Тийм ээ. Гэхдээ зүгээрээ. Яасан? Ах бид хоёр чамайг идчихсэн байна уу? Гэж түүнээр тоглон инээн. За болил доо. Гэхдээ танах их хөвгчлөлтэй хүн юм аа. Хөөе, ахад минь санаагаад байна уу да? Гэд хамрыг нь зөөлөн тоншоход үгүй. Гэхдээ бол гоё залуу байна. Гомдмор юм аа. Дүүгэн зорж ирчгээд ахад минь дурлцгаа. За тоглосон юм аа. Гэхдээ чамд маш их баярлалаа. Би ч өнөөдөр өөрийгөө гадаа эсвэл аль нэг буудалд хонохно гэж төсөөлж байлаа. Би гэхдээ гэртээ охин авчрахдаа ахаас ямар их санаа зовж ийдсэн гэж ах руугаа залгаж асуухад ах намайг миний дүү чинь эр хүн болжээ гэсэн штэ гэд инэв. Туяач мөн инээмсэглэнэ. Туяа, би чамайг ганцхан үнсэж болох уу? Юу? Үгүй болохгүй. За. Тэгвэл унтдаа. Сайхан амраарай. Гэхэд туяа өөрөө түүний уруул дээр үнслээ. Чи дандаа намайг төрүүлж үнсэх юм аа. Гэхэд туяа ичин буруу харан хэвтлээ. Хэдий туяа тэр хоёроос тусдаа хүнжилд унтаж байсан ч Ганаа түүний хүнжилд орж ирэн түүний араас чангаас чанга тэвэрлээ. Битгий намайг болгоорой. Зүгээр л ингээд унтчихъя. Ганцхан удаа. Би өөр яахчгүй. Гэхэд
Туяа эсэргүүцэж чадсангүй. Өглөө болж сэрүүлэг дуугарахад ах нь босож ажилдаа явлаа. Харин туяа ганаа хоёр аль аль нь өдөр ажилдаа байсан тул үргэлжлүүлэн унтна. Хувцааж тайлж унтаж чадахгүй ноосон өмдтэйг туяа унтсан байлаа. Ах нь гарч хаалга дуурахад ганаа сэрж "Чи ганцаараа унтдаа. Би энэ хүнжилд унтлаа. Буруу хараад унтчихъя. Чи хувцаа талаад унт" гэд буруу харан хэвдэв. Туяаж хувцаа нэг нэгээр нь тайлан футболк болон дотор хувцастайгаа хүнжилд орон хэвдлээ. Гэхдээ ганаа руу харан хэвдэв. Тэр өөдөөс нь харахгүй буруу харан ямар ч хөдөлгөөн гаргахгүй байгаа нь түүнд үнэхээр өхөөрдөм санагдлаа. "Чи амьсгалж байна уу?" гэж туяа яжлан түүнээс асуухад гэж хариулав. Туяа өөрийн мэдлгүй л түүний хүнжилд орон түүний араас тэврэхэд ганаа "Чи чинь яаж байна?" гэж сандран асуухад "Би чамд хайртай болчихсон бололтой. Би энэ мөчийг алдмааргүй байна." Ганаа эргэн хараад "Би ч бас чамд хайртай" гэд түүний уруулыг шунаглан үнслээ. Тэд дотор хувцаа ээлжлэн тайлж эхлэхэд туяа "Чи намайг шоолохгүйз. Би анх удаа л ийм зүйл хийж үзэх гэж байна." "Нэрээ юу? Харин ч би чамаар бахархаж байна. Улам бүр чамайг хайрламар санагдж байна" гэд түүнийг тэвэрнэ. 11-р хэсэг төгсөв. Төгсгөл 12-р хэсэг. Өвлийн цасан бударсан тэр нэгэн өглөө шинэхэн цастай хамт туяа бүсгүй хүн болсон юм. 20 наснда бүсгүй хүн болж байгаа ч өөрөөрөө маш их бахархаж байсан юм. "Би хайртай хүндээ өгсөн. Тийм ээ. Энэ хүн миний анхны бөгөөд сүүлчийн эр хүн байх ёстой гэж бодно. Ганаач мөн түүнийг улам бүр хайрламар, нандинмаар санагдаж байсан юм." Ингээд энэ өдрөөс эхлэж тэд үерхэж эхэллээ. Туяа ээждээ оюутны дотор байранд орсон гэж хэлээд бүхэл хувцас хэрэглээ ганаагийн давчирлаа. Ганаа болон түүний ах үлзийн нартай туяа үнэхээр л аз жаргалтай өдөр хоногийг өнгөрөөнө. 12 сар дуусаж 1 сар эхлэхэд ганаа цагаан сар болноо ээж аав дээр очих ёстой гэд гэртээ харахаар болов. Түүний нутаг Өмнө Говь аймаг Баян далай сум. Туяа ахтаа нь үлдэх хэцүү учир аргагүй дотор байранд амьдрахаар боллоо. Хэдий түүнийг нутаг руу нь буцааж явуулмааргүй байсан боловч аргагүй түүнд зөвшөөрсөн юм. Туяаж дотор байранд орно, түүндээ хувцас хэрэглээ үлдээгээд харин өөрөө цагаан сараа гаргахаар гэртээ харив. "Ганаа явахдаа манайх сүлжээгүй газар байдаг учраас би чамтай ярьж чадахгүй байх. Харин би шүлжээ ормогц чам руу ярих болно" гэж хэлээд явсан юм. Хамгийн сүүлд "Суманда ирсэн. Одоо яг гэртээ харахаар явах гэж байна. Сүлжээ орохоор ярина" гэж таслаад 3 хонлоо. Хэдий цагаан сар болж хүн бүр баяр баясгалантай байсан ч туяа цаанаа нэг л гонцгор байгаа нь харагдана. Шинэлгээж дуусаж туяа дотор айрандаа ирээд ахин хэд хонсон ч ганаагаас зураг байхгүй л байлаа. Тэр өрөөнд ганцаараа байх аж. Түүний өмнө хамт байсан хүүхдүүд бүгд өөр давхарт байгаа бололтой түүнтэй бараг таарсангүй. Нүүр таних хэдэн л түүнтэй мэд мэднэ. Удалгүй тэр өрөөнд нэгэн шинэ охин ирлээ. 1-р курс гэх дарахны царайлаг хөөрхөн охин. Гоё биетэй тэр байрныхаа хамгийн хөөрхөн охин уу гэлтэй. Түүнтэй танилцаж элдвийг ярилцсан хэд хоног хөгжилтэй л өнгөрөөлөө. Түүний хайртай залуу түүнтэй холбогдсонгүй. Нэг өдөр түүний утас нь холбогдож байсан ч огт авсангүй. Мессеж бичлээ, мөн ямар ч хариу байсангүй. Яах учраа олохгүй түүнийг санаж түүгээр л амьсгалж байв. Ангийнхаа найзтай цуг бүр байранд нь хүртэл очиж үзэхэд цойчтой байсан юм. Ингээд бүр яах учраа олохгүй түүн рүү
Хээ дэмэл баахан урт үгтэй мессеж бичнэ. Орой бүр орондоо түүнтэй авахсан зургаа харан уйлж түүнтэй өнгөрүүлсэн дурсамж бүр түүнийг санаж заваа. Өглөө сэрэхэд энэ бүхэн зүуд байгаасай. Намайг сэрэхэд тэр минь хажууд минь байх болно гэсэн боловч яг л байдгаараа сэрнэ. Хичээлж эхэлж Ганагийн хичээлж мөн эхэлсэн гэх мэдээ доогоогоо сонсно. Энэ хооронд найз хонгороо болон наранхүү хоёр мөн дотносож үерхсэн гэх мэдээ мөн сонсогдлоо. Бүр наранхүүгийн найз Бат Эрдэнэ гих залуу гарч ирэн доогийн найзтай нь үерхэж байгаа гэсэн нь бүр сонин. Өөрөөс нь бусад хүмүүсийн хайр бүгд л цэцгэлж дэлгэрч байхад түүний хайр сэтгэл аль хэдийн хагдарч хатаж үхсэн мэт. Хэд хоногийн дараа дооги түн рүү чад бичсэн нь Гана өнөөдөр хичээлдээ ирсэн. Гэхдээ чамд битгий хэлээрэй гэх юм. Туяа түүнийг ирсэнд баярлаж байсан ч түүнд ирсний мэддэхгүй байгааг хүссэн нь ихэд гайхаж гайхахаас илүү түүнд яагаад гэсэн асуулт хамгийн түрүүнд байлаа. Туяаж хичээл нь хэдээс тарахыг мэдэж аваад шууд л түүн дээр очихоор өөрийн хичээлээ тасдан явлаа. Сургууль дээр нь очих гэсний санаан зовж автобусны буудлын дээр хүлээн зогсов. Доогид түүнийг дагуулад автобусны буудлын дээр хүрээд ирээ гэхэд бид тарчсан хонгороо бас ирж байна гэсэн бүгдээрээ хоолнд орох уу? Ийм байдалтай түүнтэй та нарын дэргэд тайван хоолоо идэж чадна гэж юу? Би түүнтэй хамгийн түрүүнд ярилцмаар байна. Наадхаа түр хойшлуулчихаа. Би чамтай найз залуугаа танилцуулах гээд дагуулад ирж байхад. За. Ямар тач ингэж нэг нүрээ харах нь. Би түүнийг хараад яах вэ? Бүү санаа зовоо. Бие бариад тайван байх хэрэгтэй шүү. Та хоёр тийм хөөрхөн байж гинэт ийм юм болсон нь ямар нэгэн учиртай л байх. За би тэгэд очиж байна гэсэн чат ирлээ. Түүнийг хэн нэгэн дуудах шиг болж эргэн харахад хонгороо байлаа. Тэд уулзалгүй маш их удсан тул тэрвэрлтэнэ. Удалгүй хараа гэх дуу гарахад хонгороо түүний хажуугаар харвал наранхүү доогийн Бат Эрдэнэ Гана дөрөв ирж байлаа. Туяа маш их сандран Ганаг харвал тэр хамгийн ард нь доош харан алхах бөгөөд наранхүү хонгороо хоёр тэрвэрлэхэд Гана дээш түүнийг хараад мөн туяагч харлаа. Сайн уу туяа гэж наранхүү даллахад тэр түүнийг үл тон шууд л Ганаараа гүн түүнийг чангаас чанга тэрвэрлээ. Тэд бүгдөө тэр хоёр руу харна. Хэдий уулзах юм бол уурлаж түүнийг загнаж түүнээс юу болсон тухай асууна гэж бодсон ч тэр түүнийг тэрвэрж бас энгэрийг нь үнэрлэж би чамайг ямар их сансан гэж хэлв. 12 дугаар хэсэг төгсөв.